Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв сонин нийтлэлийн найруулгын төрөл зүйлүүдийн ангиллыг үзэх болно. За сонин нийтлэлийн эхийн төрөл зүйлүүдийг ангилах үндсэн шинж төрөл зүйл тус бүрийн онцлогийг бүгдээрээ тань мэдэх болно. За бичлэгийн төрөл бол сэтгүүл зүйн онол, практик, арга зүйн үндсэн нэг аян байдаг. За олон нийтэд зориулсан нийтлэл, нэвтрүүлэг, тогтвортой шинж тэмдэг бүхий тодорхой хэлбэрээр оршиж байдаг бөгөөд сэтгүүл зүйн хөгжлийг дагаж хөгжиж байдаг онцлогтой байдаг. Тиймээс бодит байдлыг тусгах хэлбэр болон бүтэц зохиомжийн шинж тэмдэг дахин давтагддаг тогтвортой байдлыг бичлэгийн төрөл зүйл гэдэг байна. За сонин нийтлэлийн найруулгын бичлэгийн төрлүүдийг гүйцэтгэх үүрэг, зорилго, хамрах хүрээ зэрэг шинж чанарыг харгалзан дараах байдлаар сонин нийтлэлийн найруулгыг ангилдаг байх нь. За мэдээллийн дотор мэдээ, тайлан, сурвалжлага, ярилцлага, мэдээлсэн тойм ордог бол шинжилэлт гэдэг нь өгүүлэл, шүүмж, хэвлэлийн тойм, сурвалжилсан тэмдэглэл, эргцүүлэл, тайлбар, тойм ордог бол нийтлэл, уран сайхны гэдэгт найруулал, зураглал, эссе, шог найруулал, улс төрийн шог, уран сайхны шүүмжлэл, сурвалжилсан тэмдэглэл, баримтат кино ордог байна. За туслах гэдэг нь захидал, зөвлөгөө, онигоо, сонжоо, эмгэнэл, илэглэл, үгийн сүлжээ, цаг агаарын мэдээнүүд багтдаг байна. За сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийн үүрэг шаардлагыг бүгдээрээ үүрэг нь бол мэдээлэх буюу мэдээлэх үүрэгтэй, за учир зүйн тайлбар нотлогоо хийх, сэтгүүл зүйн үүрэгтэй, хялбарчлан ойлгуулах үүрэгтэй, нөлөөлөх үүрэгтэй гэдэг байна. За шаардлага бол мэдээлэх найруулгын шаардлага бол баримт мэргэглэгдэх үнэн зөв албан ёсны шинжтэй байдаг байна. За учир зүй нь бол сэтгүүлийн хийсвэрлэлд тулгуурладаг байна. За хялбарчлан ойлгуулах нь бол хийсвэр томьёолыг бодит жишээгээр адилтгах байна. Нөлөөлөх гэдэг нь яруу сайхан шинэлэг аястай байдаг байна. За бичлэгийн төрлүүдийн нийтлэг болон ялгаатай шинж нь бүгдээрээ авч үзье. За нийтлэг шинж нь бичлэгийн бүх төрөл эцсийн зорилгоор ижил төсөөтэй байна. Өөрөөр хэлбэл бүгд сэтгүүл зүйн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх олон нийтийн мэдээллийн үндсэн үүргийг гүйцэтгэнэ. За бичлэгийн бүх төрөл зүйлийн үндсэн зарчмуудыг баримтлах учиртай. Сэтгүүлчийн болон өгүүлэгчийн ур чадварын шалгуур нь төрөл зүйлүүдэд адил байна. Бичлэгийн төрөл зүйл бүхэн нийтлэл, нэвтрүүлгийн, агуулга, өгүүлбэрийн нэгдэл болдог шинжээр адил төсөөтэй байдаг байна. За ялгаатай талыг бүгдээрээ авч үзье. Тусгаж буй объектын шинж чанар, сэдвийн хамрах цар хүрээ хэмжээ, зохиогчийн өмнө тавьсан зорилго, бичлэгийн арга барил, бүтэц зохиомж, хэл найруулга, бичлэгийн өнгө аяс зэргээр бол ялгардаг байна. За сонин нийтлэлийн найруулгын төрөл зүйлүүдийн онцлогийг бүгдээрээ тус бүрд нь авч үзвэл нийтлэлийн гэдэгт мэдээ, тайлан, сурвалжлага, ярилцлага, аян замын тэмдэглэл ордог байна. За эдгээр бүрийн онцлог, төрөл зүйлүүдийн онцлогийг бүгдээрээ бичлэгээ зогсоож байгаад бүгдээрээ тэмдэглэж аваарай. За дараагийнх бол шинжилэлт орж ийн тэ. За бичлэгийн төрөл нь өгүүлэл ямар онцлог зүйлтэй байдгийг, шүүмжлэлийн төрөл зүйл ямар онцлог зүйлтэй байдгийг, сурвалжилсан тэмдэглэл, тайлбар, тойм зэргийг бүгдээрээ төрөл зүйлийн онцлог шинжүүдийг маш сайн ойлгож уншаад дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За дараа нь нийтлэл буюу уран сайхных байдаг. Найруулал, зураглал, эссе, шог найруулал, улс төрийн шог, баримтат гэмэх эдгээр төрөл зүйлүүдийн онцлог шинжүүдийг мөн дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За мөн туслах найруулал тэ, захидал, зөвлөгөө, илэглэл эдгээрийн төрөл зүйлүүдийн онцлогийг мөн дэвтэртээ маш сайн уншаад бичиж тэмдэглэж аваарай. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.